Шинжлэх ухаанч монголчууд. Уламжлалт хангах ухаан технологийн хүрээлэн. Монголын ард түмэн өөрийн орны байгаль цагуур, нүүдэлчин ард түмнийхэн ахуй амьдрал, зан заншил, шашин шүтлэг, сэтгэхүй, бие бэлтрийн онцлогтой зохицсон уламжлалт хангах ухааныг хөгжүүлж ирсэн түүхтэй. 1959 онд Монгол улсын нам төрийн тэргүүнд Цэтэн балын даалгавраар академич Хайдвийн шууд удирдлагад ор уламжлалт хангах ухааны эм судлалын тасгийг байгуулж байсан. Өдгөө уламжлалт хангах ухаан технологийн хүрээлэнгийнхэн нууц өвдсөн үндсийг тайлж, судалгаа шинжилгээ, сургалт, эмчилгээ, үйлчилгээ, эм тан үйлдвэрлэлийг цогц байдлаар хөгжүүлэн ажиллаж байна. 1959 онд байгуулагдсанаас хойш өнөө хүртэл ажиллахдаа бол бид бас их олон зүйлийг хийж бүтээсэн байна уламжлалт хангах ухааны чиглэлээр. За одоо бол үндсэндээ гурван үндсэн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. За энэ бол эрдэм шинжилгээ судалгааны төв, за уламжлалт эмнэлэг, уламжлалт эмийн үйлдвэр гэсэн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Уламжлалт хангах ухаан технологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид уламжлалт жоронд ордог ургамал амьтан, эрдэсийн гаралтай түүхий эдийн тархац, байршил, ховорцсон эмийн ургамлын тармилжуулалт, эмнэл зүй, стандартчлал, технологи, шинэ эм бүтээх, мэдээллийн сан бүрдүүлэх чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэж байна. Ингэхдээ шинжлэх ухааны үндслэлтэйгээр эмнэлийн практикт нэвтрүүлэх, үр өгөөжийн дээшлүүлэх, уламжлалт хангах ухааны тусламж үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй хүргэхийг зорьж байна. Хамгийн сүүлдэд бид нар бол энэ түлэнгийн шар хангах үйлчилгээтэй калвацин гэж энэ тосон түрхлэг гэл имийг зохион бүтээсэн. За тэр эм маань бол өнгөрсөн жил ерөнхийлөгчийн нэрэмжид шагнал хүртсэн. За ийм байдаг. За манай зохион бүтээгдсэн ургамлын гаралтай, амьтны гаралтай, эрдэсийн гаралтай юм олон арван бүтээгдэхүүнүүд бол манай эмийн үйлдвэрлэгдээд за Монгол улсын энэ зах зээл дээр борлуулагдж идэг ийм онцлогтой. За тэр бүтээгдэхүүнүүдээр бол бас олон мянган өвчин эмгэгтэй хүмүүсийг бол эмчилсэн, эдгэрүүлсэн ийм сайхан түүх бол бид бүхэнд байдаг юм аа. За мөн нөгөө талаас бид нар энэ ажиллах хугацаанд манай байгууллага 60 орчим оюуны өмчийн патентийг эзэмшдэг. За улсад бүртгүүлсэн эмийн тоо бол бид 100 эмийг бол Монгол улсын эмийн бүртгүүлсэн ийм бүртгэлийн гэрчлэгээ эзэмшиж идэг. За энэ бол нэг байгууллагын хувьд авч үзэхэд бол бас нэлээд ийм өндөр үзүүлэлт их бас амжилттай гэдгийг бас энд хэлмээр санагдаж байна. Уламжлалт эмийн үйлдвэр нь анх 1973 онд Шинжлэх ухааны академийн харьяа ардын эмнэлийн хүрээлэнгийн дэргэд эрдэм шинжилгээний бүтээлийн эмүүдийг туршин үйлдвэрлэх зорилготой туршилт үйлдвэрлэлийн цех нэртэйгээр анх байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 1990 оноос уламжлалт хангахын амбулатор нээгдэж судсаар онцлох, үзлэг, бариа засал, хануур, самнуур, эм барих үйл ажиллагаа эхэлснээр туршилт үйлдвэрийн цехийн хувьд уламжлалт эмийг үйлдвэрлэлийн хэмжээнд найруулан бэлтгэх үйл ажиллагааны эхлэл болсон юм. Эмийн үйлдвэрийн мэргэжилтнүүд нь уламжлалт эмийн стандарт, үйлдвэрийн технологийн зааврыг боловсруулахаас гадна уламжлалт жор, найрлагын давтамж, хэрэглээ, түүхэн эдийн номхотол, эм тангийн аюулгүй болон тогтвортой байдал, хоруу чанарын судалгааг амьтан дээр хийхээс гадна эмийн хандлагдах бодис, ерөнхий үнслэг, үнсэн дагуулгадах элементийн бүрдлийг тодорхойлох судалгаа шинжилгээний ажил явуулж 80 орчим уламжлалт эмийн хяналтын сертификатыг боловсруулад байна. За эмийн үйлдвэрийн онцлог бол 17 ажилчинтай. За тэгээ өөрсдөө бол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ орлогоор бүх зардлаа нөхөж явж идэг. За улсын нуруунд дээр бол нэгч ачаа өөрүүлдэггүй. Ийм онцлогтой манай нэгж байдаг. За бид нар бол за яг нэг жилийнхээ дөнгөөр бол 100 орчим нэрийн бүтээгдэхүүн ийм үйлдвэрлэдэг. За жилдээ бол нэг 3-аас 4.5 тонн хэмжээгээр бол ийм бүтээгдэхүүнүүдийг бол үйлдвэрлэж идэг. За жилдээ бол бид нар нэг 200 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд нэг 250-60 сая төгрөгийн борлуулалт хийж идэг. Ийм онцлогтой манай эмийн үйлдвэр байгаа. Энэ бол зөвхөн
дотоодоос түүдэг бидний өөрсдийн түүдэг түүхийд байгаа бас зах зээлээс судалж авдаг түүхийдүүд ч бас байгаа. Гэтэ энэ бол дотоодын түүхийд бол манад 80 төрлийн түүхийд бол ордог, эмэнд ордог. Тухайлбал хоёлаа нэгэн дээр нь жишээ аваад яриа. Энэ бол хоньны Хонь зэрэг гэж байна. Хонь зэрэг гэдэг. Энэ бол болохоор өмнө говьд л ургадаг. Энийг бид хэд ч одоо бас хүн амьд нэг явуулж гуйж зүжээж бас нэг ахуулдаг жишээтэй. А цаана тэр шунхан гэж энэ одоо Санзайд одоо Улаанбаатар хот орчмоос юм шунхан гэж одоо дан навч байгаа. юу сайн байна. За одоо яг тэрэнд энд гэхээр одоо бас байгаа л да. Гэхдээ хонь зэрэг нь бол шунхан болохоор ер нь бөөрийн төрлийн эмнүүдэд орно. Хонь зэрэг нь болохоор элгэний төрлийн эмнүүдэд орно. А бас 5 харшаа манад бол ороо явчихдаг. Тийм жишээтэй. Энэ дээр харуул одоо хонгорцуул, Ансны навч хотой, Зэлэн зангуу, Бамбай газрын дээд гэдэг одоо нийтдээ бараг 20 төрлийн юм одоо бүтээгдэхүүний нэр төрлөө тийм ээ. Тий. За энийг одоо жилд одоо манайх одоо хэдийн хэмжээний тооныг одоо килограммыг одоо цуглуулд юм бэ ер нь? За ер нь янз бүрээ манайх бол тэгж ихээр бол ерөөсө түүдгүү байгалаас бол их удаас нэг 5-6 кг-ыг л түүнэ. Яг гоо жилийнхаа хэрэгцээнийхээ түүхийдийг л түүжиж гин гэсэн үг. Дотоодоос бид нэр одоо түүсэн ургамлуудын агуулгаа танилцуулсан бол одоо энэ гадны бас ургамлуудын юм агуулга байна тийм ээ. Энд одоо хичнээн нэр төрлийн бүтээл. Энэ бас л 80-аад нэр төрлийн лимийн түүхийд байна гэсэн үг. Тэгэл эн чинь тэгээд яг түүхийд нэг бүртлэн ярихгүй. Манайх одоо айгүй олон найрлагатай жишээ нь лагар 35 гэхэд 35 найрлагатай, самбир норог гэхэд 29 найрлагатай. Тэр бүгдэд л орж ороо явдаг түүхийдүүд гэсэн үг. Одоо зөвхөн нэгийг одоо цагаангаа гэж онцлохгүй нэ ш тийм ээ. Тий, онцлохын арга байхгүй. Тэгээ цагаангаач одоо хичнээн эмэнд орчин. Тэгээ ганцхан эмэнд орно гэсэн юм байхгүй. Тэгээ олон төрлийн найрланд ороод явчихна дээрээ. За дээшээ бүгдөө эмээ яг тангаа яаж хийж байгааг танилцуулъя тийм ээ. Одоо тэр доор түүхийдээ одоо эмэнд орох орц хэмжээгээр бид хэмжээд авчихна. Тэр хэмжээд авсан юу чинь саяын тэр нунтагдах хэсэг байсан. Тэр маш их дуутай байсан. Тэнд бол нунтагдж байгаа юм. Тэнд нунтаглаад нунтагсны дараа наашгаа гараа шигш бас өрөө байгаа. Тэр шигшсний дараад нь хойлон тэр өрөөндөө. Тэгээ хойлоо бэлэн болсон ямиг дараа шинжилгээний төвчний дараа энэ цавлага хэсэг хурж ирээд тэгээ энэ цавлагааны хийгдэн гэсэн үг. Энэ болохоор нөгөө талах юм гэсэн үг. Тэ талах юмуудыг ингэж ийм машинаар савладаг гэсэн үг. За энэ жишээлбэл яг ямар тан хийж байгаа вэ? Одоо энэ шимшим 6 гэдэг юм тан юм. Талах юм. Юун сайн байна? Одоо энэ эмэгтэйчүүдийг дуудаг. Одоо жишээл төрсөн эмэгтэйчүүд уудыг одоо хоцордгоо арилгадаг, гаргадаг тэр юм байгаа. Энэ бол зүгээр бигнүр гэхээр одоо хөл гар өвцөн уусууд хөл гарн дээрээ ингэж халуун бигнүр халуусан дэвтээгээ тавьдаг бигнүр. Энэ халгаан бигнүр. Стеллери бигнүр гэж явж байгаа. За энэ хэсэг болохоор одоо тэр нэг нунтгалцсан түгээдийг бас уламжлалт үрэл юм. Тэр үрэл имийг л хийдэг хэсэг гэж байгаа юм. Энэ хэсэгт болохоор үрлээ хийгээд одоо үрэл одоо энд хийцэн энэ тан хэлбэртэй болсон байна тий. Одоо тан ч одоо тэгээ нарийн нунтаг имийг л тан им гэдэг талах юм гэ. Тан гэдэг нь болохоор ширгээж уудаг имийг. Одоо буцалгаад ширгээж уудаг имийг тан им гин. Зүгээр талахын бүр нарийн нунтгалсан зүгээр усанд хийгээд бүрээд уудаг имийг талах юм гин. Үрэл имийг болохоор ийм бөөрийн хэлбэрт оруулсныг үрэл им гэж байгаа байхгүй юу. Тэгээ энэ үрэл имийг болохоор уухдаа бас зүгээр одоо им чидэн ширхийг уугин тэрийг нь усаар заруулаад уугчихдээ хэдий дуугин тэр цагтаа дуuna гэсэн. Тэгээ ер нь бол улам цаанаахаа хогон бол анх ямар байсан гэдэг юм чи 92 оноос баг хөгжиж эхэлсэн байхгүй юу. Одоо үйлдвэрлэлийн хэмжээнд. Тэгэл тэрнээс хойш манайх чи анх цээх байсан одоо бол үйлдвэрийн хэмжээнд бол одоо ажиллаж байна. Тэгээд жилд бол ерөөсөл бараг 1 тонн хавьд бол энэ үйлдвэрлэлт. Үйлдвэрээс гарсан эмэнд одоо чанарын шинжилгээ хийгээд цаашид энэ юм бол чанарын шаардлага хангасан юм аа гэж сертификат гараад худалдаанд гараад бэлэн болоодаг энэ лабораторигаа мөн одоо эмэнд шаардлагатай түүхийдийг бас бид нар шинжилдэг. Ингээд шаардлага хангасан түүхийдээр бол цаашид эм хийдэг байна. Ерөнхийдөө энэ лабораторид одоо түүхийд болон эмэнд шаардлагатай одоо уруулж бодисууд мөн тоног төхөөрөмжүүд бол байдаг. Энэ гэхэд бол усан байна. Одоо түүхийдэд хандлагдах бодис болон эмэнд хандлагдах үзийг тодорхойлоход бол ашигладаг. Мөн тэр болохоор disintegration tester гэдэг одоо үрлийн задралт тодорхойлдог багч
байгаа. Манай микрологийн лаборатори бол уламжлалт эмийн үйлдвэр одоо үйлдвэрээс орж ирж байгаа түүхийд болно. Мөн эмнүүдийг бүх шинжилгээг бол энд хийгдэнэ. Микрологийн судалгааг явуулна гэдэг нь энэ усанд бол тухайн эм болон түүхий эдэндээ агаартан бактерийн смогцор ширхэг кодыг болно. Бусад эмгэг төрөгч бактериуд байна уугүй юу? Тухайн эм болон түүхийд нарийн чанарыг хадгалж байна уугүй юу гэдэг судалгааг бол явуулдаг. Эндээс цэвэр гарсан эм мэн доошоо үйлдвэрлэлээс гарах зөвшөөрөл авагдаад гардаг. Энд бол бүх шинжилгээ хийгдэж явагддаг. Тоног төхөөрөмжийн хүчин чадлын хувьд бол сүүлийн үеийн термостатууд мөн нэг удаагийн нэг хүний хэрэглээний бокс хэрэглэгдэнэ. Бүх хүчин чадал нь сүүлийн үед хэрэглэж манай лаборатори 2012 онд шинээр байгуулагдсан. 12 оноос хойш бүх үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо манайх бол сүүлийн үед бол энэ засгийн газрын 374 дугаар тогтоол гарсантай холбоотойгоор эрдэм шинжилгээний байгууллагуудын дэргэд бол энэ гарааны компани байгуулах ийм одоо эрх зүйн орчин бүрдсэн. За энэ одоо орчин бүрдсэнтэй холбоотойгоор манай байгууллага бол хажуудаа гарааны компани байгуулсан байгаа. За гарааны захирам гэж нэртэй компани. За энэ компани гол зорилго юу вэ гэхээр ерөөсөө одоо энэ байгууллагт байгаа одоо оюуны өмчийн патенттай ийм одоо шинэ бүтээгдэхүүнүүдийг бол одоо үйлдвэрлэлд нэвтрүүлэх тэр инновацийн бүтээгдэхүүнүүдийг бол одоо зах зээл дээр одоо байршуулах, боожуулах ийм одоо үндсэн зорилготойгоор бол байгуулагдсан ингээд үйл ажиллагаа явуулж байгаамаа. Бид нар бол улсын бүртгэлтэй тэгээд шинэ бүтээлийн патент авсан нийтдээ 30 төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилт тавиад эхний эзэн технологийн боловсрол зөвшөөрлтийг хийгээд туршилтын үйлдвэрлэлээ явуулаад одоогийн байдлаар нэг 20 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд байж байгаа юм. За эдгээр дотроос бол одоо урд өмнө бол үйлдвэрлэж байгаагүй шин тэгээд бүгд ургамлын гаралтай. Заримд нь бол эрдэсийн амтны гаралтай юмуд орсон. Ингээ гууж хэрэглэхэд хялбар. Монгол юм там маань буслахна гэдэг. Тэгэл буслах дээр ч бас ажил дээр хүн ирчээ буслах явах тэр өнөр танаас ахвал хэцүү. Энэ нөхрөөр нь яадаг нөхрөөчгээ зарим нь тэгж явах шиг тийм учраас бол бид нар яг орчин үеийн хэмжээтэй юмуд хийж байгаа. Шинэ одоо энэ библийн уруу гэж юм байна л да. Энийг одоо бас бид нар улсын бүртгүүлээд энэ дээр байна хэрэгэлдэг. Энэ болох төр зэргийн заадсан судасны атуурл байна. Зүрхэн цус салдах өвчин байна. Артерийн даралдаг гэсэн өвчний байна. Илгэний архныг өгсөд өөгчл таргалтын эмгэг гээд ингээд олон юмнуудад дархлаа сэргээх гээд хэрэгэлдэг. Ялангуяа энэ холестерин триглицерид гээд бага нэгттэй өвчний өвчлүүдийг бууруулдаг учраас тархин цус харавхаас бол урьдчилан сэргийлэх асар өндөр ач холбогдолтой. Нийтдээ ингээ гарцсан капсултай байх шаттай байдаг. Заавс куркамарин гэдэг байна энэ. Одоо чихрийн шижин гэдэг нэг аюултай өвчин яригадаад байдаг тийм ээ. Тэр чихрийн өвчний үед бол энийг хэрэглэнэ. Энийг хэрэглэхдээ бол зүгээр цай. Тэгэл одоо энэс нэг 2 пакет өндөр цай байгаа ш цайны пакеттэй аваад зүгээр буцсан усанд хийгээл хандлаад 15 минут тэгээд уучир. Тэгээ өглөө ороод өгнө. Энэ чихрийн шижний өвчний 1-2 дугаар үе шат гэдээ байж байгаа. Тэнд тэрний үед бол онцгой ач холбогдолтой байгаа юм. Тэгээ бид нар бол энийг одоохондоо тэр өргөн хэмжээгээр борлуулах ийм боломж бол байхгүй байгаа. Тийм учраас өөрийнхөө эмээс ангараа одоо энэ уламжлалт авахын технологи өрөөлөнгийн хүмүүсийн бол Улаанбаатар сүүлгээд нэршигсэн энийхээ эмээс зарж байгаа. Энийхээ эмээс 6-7 төрлийн бүтээгдэхүүнийг зарж байна. Тэр хэмжээнд байж байна. Зүгээр яг одоо энэ мэдээж гарааны компани эрдэмтдийн байгууллагын дэргэдэхтэр цаашаа өргөжөж явах ихтер хөнгөн асуудал хэрэгтэй. Хөрөнгө оруулах талаар их ярьдаг. Засгийн газар маань жижиг дунд төвлөрийг хөгжүүлэхэд нэлээ 200 тэрбум төгрөг хуваарлаа гэдэг 16 онд яригдчихсэн. Тэрнээс одоо бас эрдэмтдийн байгууллагууд гарааны компаниуд нэг 10% авах тухай асуудал яригдаад ингээд зээлийн асуудал яригдаад төсөл боловсруулаад өгчихсэн байгаа. Харамсалтай тэр маань одоо энэ жил бас эдийн засгийн хямралаар шалтгаалаад хэрэгжих боломж их бага байх шиг байна. Тий. Тэгээд өөрсдөө бол яг нөөц болцоогоо ашиглаад ингээд тэгдэг. Ямар нэгэн улсаас санхүүжилт авч байгаа юм байхгүй. Бүх материалыг бид нөр өөрсдөө олж авч जैन, нийлүүлж जैन, судалж जैन, зөвшөөрлөлт хийж जैन, боловсруулалт хийж जैन. Тэгээд туршилтын үйлдвэрлэл явуулж जैन. Гараад эцсийн бүтээгдэхүүн болсон өнөөдөр бол энэ хэд байж байгаа. Үдэн дээр энэ жилийн хувьд бол нэг шинжилгээ ухааны технологийн захиалах төсөл дуусж байгаа. За 2 суурь судалгааны төсөл, нэг гадаадтай хамтарсан төсөл, нэг инновацийн төсөл хэрэгжиж байгаа. Нэг 5 төсөл хэрэгжиж байгаа. За энэ шинжилгээ ухааны технологийн захиалах төслийн үр дүн дээр бид нар бол за судалгаа шинжилгээний үр дүн дээр уламжлалт 80 эмийн төвхөд
ийм параграфын өгүүлэл. За уламжлалт 80 60-ын параграфын өгүүллийг боловсруулад байна. За мөн уламжлалт одоо эмийн түүхэн эдийн параграфын өгүүллийн эмхтгэл ном гаргахаар ажиллаж байна. За энэ төсөл маань ерөнхийдөө 12 сард хэрэгжиж дуусна. Хэрэгжилт бол 95% байгаа. За тэгээд үүнээс гадна сүүлийн үед хийгдсэн судалгаа гэвэл өргөн хэрэглэгддэг 10 уламжлалт эмийн параграф болон технологийн судалгаа хийгдэж дууссан. За өөрөөр хэлбэл үйлдвэрлэх технологийн заавар шинжилж боловсруулсан, нөгөө талаар фармакологийн наривчлсан судалгаа хэрэглэх зааврыг шинжилэн боловсруулах байгаа. За энэ жилийн хувьд бол үйлдвэрлэлийн фармакологийн өгүүлэл нь батлагдаж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эмийн бүртгэл бүртгэх бүрэн боломжтой болсон бүтээгдэхүүн байгаа. За өөр бас элэгний цирроз архины хардлогын шалтгаанд гепатит U гэд хэрэглэх эмийн бэлтгэл клиник судалгаа бас хийгдээд дууссан байгаа. За энэний бол баталгаажлалтын хугацаа нь бол калавцинаас бол арай дутуу байгаа. Арай сүүлд хэрэгжиж эхэлсэн төсөлт ажил байгаа. За уламжлалт хангахын одоо эмнэлэг байгаа. За манай эмнэлэг бол хоёр үндсэн хэсгээс бүтнэ. За нэгдүгээрт нь одоо хүн хэвтүүлийн эмчлэх хэсэг гэж байдаг. За хоёрдугаарх нь бол одоо үүдэн эмнэлэг буюу одоо амбулаторийн тусламж үйлчилгээ байдаг. За хэвтүүлж эмчлэх хэсэг маань бол 134 ортой үйл ажиллагаа явуулж байдаг. За улсын хэмжээний үйл ажиллагаа явуулдаг. За хуучнаар бол одоо 3 дугаар шатлалын одоо эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг. За бид бол жилдээ бол нэг 50000 гаруй одоо өвчтнийг одоо улсын хэмжээнд одоо хэвтүүлийн эмчилж тусламж үйлчилгээ үзүүлдэг. За энэ үүдэн эмнэлэг буюу амбулаториороо бол нэг 30 орчим мянган одоо хүмүүст бол одоо бид нар бол үзлэг, шинжилгээ, мөн одоо зөвлөгөө өгч ингэж үйл ажиллагаа явуулж байдаг. За манай хүрээлэнгийн эмнэлэг нь 1989 онд энэ эмнэлгийн байран дээр үйл ажиллагаагаа анх эхэлсэн. За яг түүхийн хувьд гэх юм бол ардын эмнэлгийн хүрээлэн анх үүсэж байгуулагдсанаас хойш эхэлдэг. За манай эмнэлэг нь бол улсын хэмжээний үйлчилгээтэй эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг 130 гаруй ортой уламжлалт хангах ухааны төрөлцсөн тусламж үйлчилгээг дангаараа өргөдөг ийм улсын эмнэлэг байгаа юм. За тэгээ улсын эмнэлэг учраас бид нэр хот өдөөгөө үйлчилж байна. За дээр нь манайх бас уламжлалт хангах ухааны төв учраас бусад одоо аймаг, дүүрэг, бүсийн онцлогой төвийнхаа уламжлалт хангахын эмч, уламжлалт хангахын төвөдөө бас мэрэгжлийн арга зүгээр хангаж ингэж явдаг байгууллага юм байна. За эмчилгээний хувьд гэх юм бол уламжлалт хангах ухааны төрөлцсөн тусламж үйлчилгээг дангаараа хүргэж байна. Энд болохоор эмийн эмчилгээ, дээр нь заслын эмчилгээ. За мөн энэ эмчилгээг бас пицк эмчилгээ буюу нөхөн сэргийх эмчилгээтэй хавсарч явуулдаг. За сүүлийн 2013 оноос эхлээд бид нэр мэдрэлийн зарим эмгэгийг орчин үеийн хангах ухаантай хослуулж ингэж эмчилж байгаа. Энэ бас нэлээдгүй үр дүнтэй байсан учраас бид нэр энэ арга хэмжээг авч явуулж байгаа. Нийт манай эмнэлэгт хандж байгаа эмчлүүлэгчдийн өвчлөлийн байдлыг статистикээс хараад үзэхэд бол архаг хурмал өвчтөн улсууд их олон байдаг. Архаг гэдэг нь дангаараа нэг өвчин биш. Нэг хүн одоо нэг эмчлүүлэгч бол 2-3 өвчнөд байх жишээтэй. За энэ өвчнүүд ингээ хараад үзэхэд үе мөчний архаг өвчин дийлэнхийг эзэлж байна. Дээр нь хоол улсруулах замын өвчин байна. Бөөр шээсний замын өвчин бас дийлэнх байна. За эмэгтэйчүүдийн зарим төрлийн эмгэгүүд бас байна. За мэдрэлийн гаралтай одоо нурууны язорын өвдөлтүүд нэлээх дамгаалж байна сүүлийн үед. За тэгээ саажлтууд энийг бол ийм өвчлөлүүд бол нэлээд түлхүү ирдэг. За нэлээд дээхэн үед бол манад голдуу нөгөө хуучин манай орчин бас Улаанбаатар шан сувилийн байр байсан учраас улсууд сувлил гэдэг байдлаар ахмадууд нэлээд ханддаг байсан. Одоо сүүлийн үед бас эмчлүүлэгчд нийт ард иргэдийн эрүүл мэндийн боловсрол харьцангуй дээшилсэн байна. Тэгээ уламжлалт хангах ухаанаар бас өвчнөө эрт цагт эрт үед нь онцлуулад тууштай эмчилгээ хийх юм бол бас аргахгүй маа гэдгийг бас ойлгочихсон учраас бас манад хандж байгаа эмчлүүлэгчдийн насны байдалд бас өөрчлөлт орж ирсэн. Өөрөөр хэлбэл одоо залуучууд буюу дунд насны усуд нэлээд төлхөө үйлчлүүлдэг болж байна.
За энэ манай эмчлүүлэгчийн гол одоо оройн эмчилгээний бус цагаар өнгөрөх гол өрөө юм байгаа. Тэгээ эмчлүүлэгчд маань бас уламжлалт хангаах ухаан гэдгээрээ ч тэр энэ манал бурхандаа бол нэлээд их шүшиг бэрхшээлтэй их мөрөгдөг. За залбирлын бас нэг ач холбогдол гэвэл бас эмчилгээний зорилготой дасгал хөдөлгөөн гэж өгдөг. Тэгээ бид нэр энэ сунж мөргөхөөр одоо хүнд юугаараа ач тустай гэдгийг бол 7 хоног болгон бага эмчний яриа таниулах хийгээд ингээ явцдаг. Тэгээ өвчнүүд өөрсдөө хинээр залахгүй орж ирээд энийг хийждэг. За дээр нь энэ өрөөнд бас бид нэр даралт гэсэн улсууд болон босод одоо энэ хөлийн улны бичил тогтолцоонд одоо эерэг нөлөө үзүүлэх юм чулуун зам буюу энэ давсан замыг ингээд хийж гисэн байдаг. За энэ давсан зам бол одоо даралтыг бол үнэхээр сайн бууруулж өгдөг. Нотлогдчихсан юм. Энэ яг ямар давс вэ? За энэ бол одоо Монголын одоо жамц давс гэх юм. Жамц давс юм байна. Том ширхэгтэй байсан ингээд хүмүүсийн гიშгэлтээр ингээ бутраад нэг дандаа бид нэр шинчилж идэг. Хайран дээр бид нар алгаснаар ямар ач холбогдолтой вэ? За энэ хөлийн уулч нь бол тэр жигтэй одоо бие эрхтний бичил систем гэж үздэг. Тэгээ энийг ингэж очроод өгснөөрөө бас даралт бууруулах, тайвшруулах, нойргуудлыг одоо бас нойртой болгох ийм дэм болж өгдөг. Тэрүүгээр одоо бид нэр өвчтнүүдэд оройн цагаар энийг ингэж ашиглаж байхад илүү их хүнтэй байдаг. За өглөөний цагаар бид нэр энэ өрөөг яаж ашигладаг вэ гэхээр тэр дасгал хөдөлгөөнүүдийг өвчтнүүдэд цааж өгдөг. Одоо тийм даралт хэсэг үед одоо ямар суугаа байдлаар ямар дасгалыг хийх вэ? Та хүзүүний шохоочлтын үед та ямар дасгалыг гэрээ нөхцөлтэй буюу энгийн үед та өөртөө яаж хийх вэ гэдгийг ингээд энэ өрөөнд маань хоёлаа надад тэр сонин санагдлаа л да. Энэ сунаж мөрөхөд сэтгэл хариусан бие эрүүлждэгэ гэж юм тийм ээ. Тэгэхээр яг ямар ач холбогдолтой юм бэ? Энэ дээр яг яаж их одоо жишээлбэл хүмүүс буруу мөрөгдөг гэж олон ярьдаг штэ тий. Хоёлаа энэ дээр яг мэрэгжлийн үүднээс тайлбар өгвөл. За хүмүүс ер нь бол их дутуу хийдэг. За залбирлын гол ач холбогдол бол мэдээж одоо нэг юмдаа хүн үнэн сэтгэлээрээ шүшиж мөргөхөд бол сэтгэлийн их гоё сайхан ариусгал тайвширлыг авдаг. Хоёрдугаарт нь сунж мөргөхөд бүх биеийн одоо булчин шөрмөс хөдөлгөөнд оролцдог гэж байна. Энэгээр л хамгийн даваа талтай. За тэгээд хамгийн эхлээд бол толгоон орой дээр 2 гараа залбирлыг үүсгдэг тийм ээ. Дараа нь одоо 3 дахь мэлмий буюу энэ цохон дээр авчираад ингээ 3-т нь хоолойныхоо хүрдний орчим авчираад 4-т нь тэгээд 4 хөлн энэ дээр дараа нь урагшаага одоо бүх биеэрээ чигээрээ болоод гараа урагш нь тавьж өгдөг. Инхээр хүний бүх эргэтэн одоо энэ булчин шөрмөс хөдөлж эхэлдэг. Тэгээд дараа нь буцаад одоо 4 хөллөж босоод тэгээ ахаад одоо зогсно гэх юм уу да тий. Тэгээд нэг удаагийн залбирал ингэж бий болдог циклээрээ. Энэ бурхан дүмөргснөө хүн чи одоо бүхэл одоо биенийх нь залбирч яаж байгаа болохоор одоо сод ширмс хөдлөхгүй юм байхгүй тийм. Ерөөсөн дээрээс одоо ерөөсөн бурханд мөргөж л одоо юу яаж исэн эдээсээ сэргээж тий. Урт насалж байсан байна тий. Тэгэхээр та одоо ойролцоогоор өдөрт хэдэн удаа сунж мөргөж байна? Би бол гэртээ сунж мөргөдөг юм өө. Тийм доотлол нь 7 тэгээ 21 мөргөөд 5-6 төрлийн тан ууж байна. Тэгээ зүү тавьж байна, бигнүүр тавьж байна. Тэгээ банк тавьж байна. Тэгээ зүүнүүд чинь одоо хаа өвдсөн газар нь тавьж байна. Тэгээ их сайхан байна өө. За төвөн заслын өрөөнд бид нэр энэ самбар дээр харагдаж байгаа төвнүүдийг хэрэгэлдэг. Утаатай төвн, утаагүй төвн. Тэр хар бол утаагүй. За энэ шовгон төвн гэж байна. Тэр шовгон төвнүүдийг бид нэр зүү тавиад зүүн дээрээ одоо бас тавьж болно. Дээр нь хүний биеийн дээр шууд тавьж бас болно. За энэ Монгол төвн гэдэг энэ манай эмийн үйлдвэртэй хийдэг. За Монгол төвнийг бид нэр шалцтай болоод хүний биеийн дээр төвний дулааны үйлчлэгээ үзүүлдэг. За энэ чихний төвн. За энэ бас үр дүнтэй аргаад байгаа юм байна. За дээр нь бид нэр энэ аппарат цахилгаан дүүний аппаратыг ашиглаад эмчилгээ хийдэг. Ийм өрөө юм байна. Яг тооник хийснээр бид одоо хүмүүст маань яг биенийх нь хувьд ямар ач холбогдолтой вэ? За ер нь манай Монгол оромжингол доо хүйтэн сэрүүний одоо бүсд оршдог дээр нь хүйтэн улиралтай. Тийм учраас
хүйтнээс гаралтай өвчин бол манай Монгол улсад хүмүүст дийлэнх байдгийг. Тэгэхээр тийм өвчнөд бол энэ төв нэмжлэгийн илүү үр дүнтэй маа гэдгийг 5,000 жилийн өмнө бол манай оцчмаар бодол тогтоочихсон. Тэгээд тэрний сургаалаар, тэдгээрийн сургаалаар бид нар одоо хүртэл хийж байна. Үнэхээр үр дүнтэй. Манайх ч яг мэрэгжлийн байгууллага учраас зүй төвийн заслыг дандаа мэрэгжлийн эмчнэр уламжлалт дамгаах ухааны эмч болчоод дараа зүйн төвийн заслаар мэрэгжил болгочихсон. Ийм нарийн мэрэгжил нэгсэн доо. Нарийн мэрэгжил эзэмшсэн ийм эмчнэр манай эмнэлэгт зүүгээ тавьдаг. За зүүг тавихад дандаа нэг удаагийн хэрэглэгдэхүүнүүд хэрэглэдэг. Одоо орчин цагт чинь бас цусаар одоо янз бүрийн өвчин их хаддаг болчиход байгаа учраас бид нэр зүүг гэтэл дандаа нэг удаа. За тэгээд ариун чанар буюу хүн шаргийг хүртэл дандаа нэг удаагийн. Тэгээд ариутгах талбайгаа зүүгээ тавихтаа бол дандаа талбайгаа ариутгах ёстой. Тэгээд хүн шарг гэдэг бол дандаа нэг удаагийн. Тэгэхээр ер нь мэрэгжлийн байгууллагад хандаж зүй эмчилгээг хийлгэснээрээ өөрийгөө болоод бусдыг одоо элдв янзын өвчнөд өртөөс урьдчилан сэргийлнэ л гэсэн үг тийм ээ.